За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгээрээ 6 сарын ерөнхий мэрэг хийн. Тэгээд би энэ мэргийг одоо 3 хэсэгт хуваасан байгаа. Хамгийн эхлээд болохоор ажил төрөл санхүүгийн талаар одоо мэргэлнэ. Дараа нь болохоор хайр дурлалаас хоёрт хэсэгт хувааж байгаа. Эхнийх нь болохоор хостой юм уу ямар ч тач гэсэндээ ингээд харилцаа холбоотойгаа хүмүүс зориулсан одоо хайр дурлалын мэрэг. Дараагийнх нь болохоор яг сингл байгаа хүмүүс зориулсан хайр дурлалын мэрэг хийнэ. Тэгээ 3 дугаар хэсэгт болохоор одоо 6 сар таны сэтгэл санаа хэр байх вэ гэдэг ийм мэрэг хийгч байгаа. Удаач мэрэг оруулж байгаа дуучлаарай. Үнэхээр их ажилтай байлаа. Тэгээд яг амлсан ёсороо 6 сарын 6-нд одоо ингээд шинэ бичлэгээрээ та нартай уулзж байна. Тэгээд намайг дэмжиж байгаа хүмүүст маш их баярлалаа. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байгаа хүмүүсүүд нь Instagram болон Facebook-ээр холбогдоорой. Сая сүүлийн тоног Instagram-а түр хаацсан байсан шүү. Хүмүүс амир их асууж илээ. Ингээд таруу хийхээ болчихж байгаа юм уу? Яагаад ингэ аккаунт нь юм ингээд restricted болцсон байна гэд амир их асуусан билээ. Тэгээ та нарыг ерөөсөө блог хийгээгүй шүү. Битээ санаа зовоорой. Түр хаацсан байгаа. Тэгээ би яг өчтөрөөс эхлээд аккаунтаа буцаад ингээд нээсэн шүү. За тэгээд одоо ингээд уншлагатаа орцгоё. За хамгийн ихний бүлгийнх нь болохоор юм сансрын нисгч юм стикер байна. Нэгдүгээр бүлгийн стикер. За тэгээд 2 дугаар бүлгийн стикер нь болохоор юм За тэгээ 3 дугаар бүлгийн стикер нь алуу сайн харуулах гээд За аль болох одоо бинээсээ арай өөр одоо төрлийн юм стикер сонгохыг хичээсэн байгаа шүү. Тэгээд сайн бодож жогоод нэгийг сонгоорой. За тэгээд хэдүүлээ уншлахаараа уулзцгаая. За сайн байна уу? 1-р бүлгийнхаа дараагийн уншлахаараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За би одоо л 6 дугаар сарын ерөнхий ажил төрөл санхүү ямар байх вэ гэдээ асуух гэж байна. Тэгээд миний ашигласан карт болохоор энэ 78 stories гэдэг ийм карт байгаа. За тэгээд энэ дээрээ нэмээд Oracle карт бас авчий гэж бодлоо. За тэгээд энэ нь болохоор Tea Leaf гэдэг ийм карт сонгосон байгаа. Яг ингээд камерт харж ах шүү. За 1-р бүлгийг сонсон хүмүүсүүдийн ажил төрөл энэ 6 сард ямар байх вэ гэд харж үзлээ. За харахад бол яг одоо энэ сарын ерөнхий төлөв дээрээ бол та ажил төрөл дээрээ яг өөрөө эзэн суугаад одоо бүх зүйлээ өөрийнхөө одоо гаранд аваад одоо өөрөө шийдвэрээ хийгээд ингээ явахаар харагдаж байна. Одоо жишээ нь ажил төрөлтөө жоохон залхуу хүрэх ч юм уу, одоо бууж өмөр одоо санагдах ч юм уу, эсвэл ерөөсөө амбицгүй тиймэрхүү зүйлийг ерөөсөө тоохгүйгээр шууд л одоо би чадна, би хийн гэд яг одоо өөрөө ажил хэрэг дээр эзэн суугаад байхаар харагдаж байна. Тэгээд та нар одоо энэ сарда өөрийнхөө одоо скил буюу ингээд ур чадрыг илүү сайжруулах гад хичээх юм байна. Магадгүй одоо ингээд
илүү сургалтанд ч юм уу яваад ч юм уу ямартай ч гэсэнтэй ажил төрөл дээр өөрийнхөө ур чадрыг илүү их одоо сайжруулах тэн дээрээ амар их ажиллахаар харагдаж байна. Хамгийн гол нь ингээд одоо ажил хэрэгтэй маш ихээр төлрөөд гэр бүлийнхандаа цагийг одоо өнгөрүүлэхгүй байхаар харагдаж байна. Тэгээд тэрнээсээ болоод жоохон сэтгэл дундуур байх хандлагатай харагдаж байна. Мөн ингээд энэ их юм биз энэ их одоо хөдөлмөрийнхээ ард та яг сэтгэл санаагаар болон бие махбодоор их ядрах гээд байгаа харагдаж байна. Энэ дээр болохоор ингээд Ten of Swords гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ Oracle card татсан чинь Cracked Cup гээд одоо амьдралдаа ерөөсөө сэтгэл хангалуун биш болох гээд байх магадaltaй байна. Өөрийгөө хитэх ачаалтаа ажилснаас болоод одоо ингээд амьдралд жоохон сэтгэл хангалуун биш байгаад магадгүй одоо би яах гээд ингээд өдөр болгон ингээд одоо ачаалтаа ажиллаад байгаа вэ? Эний одоо зорилго нь юу вэ? Эний дараа яг яах юм бэ? Би яг юуны төлөө гэсэн одоо сэтгэлгээтэй болох гээд магадгүй хаа. Хитэх ядаргаанд орохоос сэрэмжлээрээ гэж гаргаж ирж байна. Тэгтээ та одоо энийг ажилласныхаа дараа үр шимээ амнаа. Одоо энэ Ant гээд шорхоолсны карт гарч ирж байгаа байхгүй юу? Угаасаа ингээд танд амжилт ирнэ. Тийм болохоор бити санаа зовоорой. Мөн картнэр гарч байгаатай адилхан Story to Light гээд энэ одоо 78 Stories-ийн ингээ нэмэлт карт гарч ирж байна л да. Энэ дээр болохоор угаасаа тань шинэ боломж гарч ирнэ. Тийм болохоор одоо бити шантраарай, бити бууж өгөөрэй. Танд одоо амжилт маш ойрхон байна гэж гаргаж өгч байна. Мөн бас Bread гээд Period of Prosperity and Abundance гээд угаасаа одоо энэ таны бүх одоо хөдөлмөрлөөд байгаа энэ зориод байгаа зүйлс чинь угаасаа биелэлээ олдноо. Мөнгө санхүүгийн хувьд маш амжилттай байхаар гарч ирж байна. Ингээд 3 дараалаад яг мөнгө санхүү дээр маш одоо элбэг дэлбэг байна, амжилттай байна гэдэг картууд гарч ирсэн байна. Тэгэхээр одоо энэ 6 сар зарсан зорилготой хүрээд ч юм уу одоо таны хөдөлмөрийн үр шим яг одоо бодит мөнгө дэвсгэр дээр одоо эд материалаар одоо танд ирэх ч юм уу. Магадгүй одоо 9-6-гийн ажилтай бол таны цалин өсөвч юм уу эсвэл одоо өөрөө хувийн бизнес эрхэлдэг бол одоо ашиг орлого чи илүү өндөр байх ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд байна. Тэгээд магадгүй та 5 сард өмнө нь их бэрхшээлүүдтэй тулгарсан байж магадгүй ажил төрөл дээрээ нэг ингээд одоо төсөл дээр ажиллаж байхад чинь тэр одоо ажил чинь бүтэхгүй байгаад ч юм уу эсвэл хувийн бизнес чинь сайн уурштай явахгүй байсан үе байсан баха. Тэр үе чинь одоо дуусч байгаа шүү. Одоо хэцүү цаг үе дуусч байгаа шүү гэж гаргаж өгч л байна л да. Мөн та одоо хин нэгнээс магадгүй нэг захиа ч юм уу, имэйл ч юм уу хүлээж иж магадгүй харагдаж байна. Энэ дээр waiting for news package letter гинэ. 6 сарда хариу ирэхгүй болоо да. Та хүлээсээр л байх юм шигээр гарч ирж байна. За тэгээд мөн мэдээллийн чанартай юм хэлэхэд ажил төрөл санхүү дээр би шинээр юм код гаргасан байгаа. За энэ код нь яадгүй гэхээр та одоо өөртөө мөнгө дуудах мөн ажил карьер дээр амжилт дуудах энэ код байгаа. Энэ кодыг одоо яаж гаргаж авах вэ гэхээр одоо би таны төрсөн өдөр он сар өдөр дээр суйрлуулж боловсруулж гаргаж байгаа. Тэгэд энэ кодод та хэрхэн аффирмац хийх вэ, манифест хийх вэ, тэр зааварчилгаа мөн хэрхэн энэ кодыг амьдралтаа ашиглах вэ гэд ийм зааварчилгааг тань одоо PDF файлаар бэлдэж өгнө. Хэрвээ энэ кодыг авахыг хүсэж байгаа бол манай Instagram хаяг болон Facebook пэйж рүү холбогдоорой. За дараагийн сэдэв болохоор хайр дурлалаа. За энэ картуудыг авчи. За энэ хайр дурлалын тал дээр болохоор одоо хостой юм уу яг одоо харилцаа холбоотой байгаа хүмүүс зориулсан байгаа шүү. Сингл хүмүүс биш.
Тэгээд мөн Oracle картууд татсан байгаа. Энэ карт нь харагдахгүй. За тэгээд энэ ягаан карт нь болохоор юм The Final Rose Tarot гэдэг карт ашигласан байгаа. Тэгээд Oracle cards дээр The Romance Angels гэдэг тэгээд хар карт нь болохоор Love Oracle cards гэдэг энэ карт ашигласан байгаа. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс за яг одоогоор бол хосоосоо салцсан байгаа мó л гэж харагдаж байна. Одоо энэ сар бол та яг хайр дурлалтаа анхаарлаа хандуулахгүй байхаар харагдаж байна. Магадгүй та саяхан салсан байх, эсвэл яг саяхан ингээд яг салтынхаа шархыг эдгэж дуусч байгаа юм шиг гарч ирж байна л да. Та тэр одоо өмнөх X-ээ бол шууд үгүй одоо салыг ч юм уу эсвэл салах шийдвэр хийгээд тэр хүнийг ингээд тавиад явуулсан харагдаж байна. Яг л энэ дэр send home гэж гарч ирж байна л да. Магадгүй таны X одоо хүртэл таныг бодоод шаналаад сууж байгаа бололтой. Тэгээд энэ сар бол та өөрийгөө хайрлаад өөрийнхөө сайхан байдалд одоо илүү анхаарал хандуулад явж байгаа юм шиг харагдаж байна л да. Та тэгээд ганцаараа single байсан ч гэсэндээ тэрэндээ бол өөртөө амар сэтгэл хангалуун байхаар харагдаж байна. Өөрийнхөө ажил хэрэгт өөрийгөө илүү хөгжүүлээд өөрийгөө илүү ад жаргалтай байх зүйлсүүдийг хийгээд явхаар харагдаж байна. Тэгээд та бол X-ийн 6 сард бол бүр ингэ амьдралаасаа бүр ингээд одоо хаяад орхиод явхаар харагдаж байна. Тэгээ эрэдгээд энэ хүнийг амьдралаасаа ингээл хайчилж байгаа юм шиг шууд ингээд одоо байхгүй байсан юм шиг л тавьж явуулахаар харагдаж байна. Та тэгээд өөрийнхөө ад жаргалд одоо илүү анхаарлаа хандуулахаар харагдаж байна. Өөртөө илүү халамж хайр тавиад өөрийнхөө хоббигоо сонирхоод одоо би юунд сонирхолтой илээ, би юу хийх дуртай илээ гэдэгт илүү анхаарлаа хандуулахаар харагдаж байна. Магадгүй та одоо найз нөхдөдөө ч юм уу, магадгүй ганцаараа ч юм уу ингээд аялалд явахаар харагдаж байна. Next destination гэдэг эсвэл магадгүй та одоо дараагийнхаа амьдралынхаа chapter руу одоо орох гээд яг энэ X бол тэр чигтэн л мартах шийдвэр гарах юм байна л да. За тэгээд Oracle картуудаа харахаар бас яг адилхан мессеж ирж байна. Яг бол энэ дээр болохоор stay optimistic гэдэг яг одоо өөрийнхөө хайрынхаа амьдрал одоо эрэг байгаарэ гэдэг карт гаргаж ил байна л та. Тэгээд мөн энэ Oracle карт хоёрыг адилхан зүйлсийг хэлж байна. Өөрийнхөө хайр дурлалын амьдралд эрэг хандлагатай байгаарэ гэж гаргаж өгч байна. Тэгээд угаасаа удахгүй таны хайр дурлалын амьдрал шинжлэлт иргэдний new beginnings гэдэг карт гаргаж ирж байна. Энэ нь болохоор одоо нэг хаалга хаагдахаар өөр хаалга нэгдэн гэдэг мессеж одоо илэрхийлдэг карт байгаа. Тийм болохоор энэ 6 сар та угаасаа ингээд X-ээ тавьж явуулсны дараа ирээдүйд одоо илүү танд тааш тохирох хос удахгүй гарч ирнэ гэж гаргаж ирж илэн л да. Энэ romance card дээр болохоор very soon гэдэг яг хүссэн юм чинь энэ тун удахгүй ирнэ. Тийм болохоор одоо бити хитрхи санаа зовоод хайр дурлалынхаа амьдралд сөрөг бодол мэдрэмжтэй байгаарэ гэж гаргаж өгч шүү. За одоо дараагийнх нь болохоор single хүмүүстэй зориулсан хайр дурлалын уншлага явагдана.
За энэ удаад болохоор би Teddy гэдэг юм карт ашигласан байгаа. Teddy Tarot гэдэг. За single хүмүүс маань нэгдүгээр бүлгийг сонсон single хүмүүс маань одоо хүртэл бас X-ээ бодоод байгаа юм уу гэж гарч ирж байна. X-тэй харилцаа холбоо дууссан маш их гонигтай. Одоо хүртэл ингээ харуусаа тэр хүний бодож санаад яваад байгаа юм уу да гэж гаргаж өгч байна. Тэгэхдээ энэ 6 сар танд шинэ одоо учрал ирнэ гэж гаргаж өгч байна. Энэ залуу нь болохоор ерөнхийдөө бол амьдралд байр суурь олцсон, санхүү тал дээртэй маш доктортой хүн байхаар харагдаж байна. Тэгэд энэ хүн бол таныг угаасаа амар их шохоорхоо, сонирхоо таны амьдралд орж ирнэ. Тэгтээ та хамгийн гол нь нөгөө X-ээ мартаагүй, X-ээ бодоод яваад байгаа болохоор энэ хүнд эргэлзээд энэ хүнийг өөрөөсөө жоохон түлхэх гээд байгаа мó даа л гэж гаргаж өгч байна. Энэ хүнийг түлхээд энэ хүнтэй хамт байхгүй, ер нь хинтээж байхгүй гэдэг тийм одоо бодолтой байснаасаа болоод энэ хүнийг өөрөөсөө түлхээд өөртөө ганцаараа одоо ажил төрөлтэй анхаарад явах тийм шийдвэр гаргах гээд байна уу да гэж гаргаж өгч байна. Хамгийн гол нь хүзэр яг юу хэлж ийнэ гэхээр одоо өөрийгөө энэ байдлаас чөлөөлөөрэй гэж гаргаж ирж байна. Яг тэгвэл энэ шинэ хүнтэй одоо харилцаа бүр гэр бүлийн түвшинд очихоор харагдаж байна. Тэгээд хамгийн гол нь ийм одоо сайхан харилцаа таны амьдралд орж ирэх гээд ах та тэр хүнээ түлхээд энэ одоо харилцааны одоо ахицыг маш ихээр удаашруулах гад байгаа харагдчихэл байна л да. Одоо жишээнд хоёр танилцаа жилийн дараа гэр бүл болох тийм боломжтой байдал та одоо өмнөх харилцаанаасаа болоод тэр хүнийг түлхсээр байгаад энэ харилцааг маш их сунжруулах гад байгаа юм шиг гаргаж өгөөд байна л да. Тийм болохоор одоо өмнөх харилцаанаасаа авсан бүх зүйлсүүдээ тавьж явуулаад энэ шинэ хүнийг амьдралтаа оруулаарэ гэж гаргаж өгч байна. Хөөе картууд нь жоохон бүр дэш алдсан байсан юм шүү дээ. За. Тийм байхаар харагдчих шүү. За ямар ч тач гэсэндээ нэгдүгээр бүлгийн сонгосон single хүмүүсүүд нь энэ сард бол шинэ хүнтэй танилцахаар байна гэж гаргаж өгч байна. Тэгээд энэ танилцах хүн нь бол зүгээр ингээд уулзаад очих хүн биш. Бүр гэр бүл болохоор хүн бэ шүү. Тийм болохоор одоо өөрийгөө өмнөх харилцаануудаас чөлөөлөөрэй гэж гаргаж өгч шүү. За хайр дурлалын сэдв одоо ингээд дуслаа. Тэгээд дараагийнх нь болохоор сэтгэл санаа гэдэг сэдв байгаа. За энэ удаад болохоор сэтгэл санаан дээр Prisma Visions гэдэг энэ картыг ашигласан байгаа. Тэгээд Oracle карт нь болохоор Daily Guidance from Your Angels гэдэг энэ карт ашигласан байгаа шүү. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсүүдийн сэтгэл санааны байдал энэ 6 сард бол ерөнхийдөө бол сэтгэл тайван байна гэж гарч ирж байна. Гэхдээ ингээд одоо хаяадаа жоохон ийм орох гээд гонхтой болох гээд байгаа одоо магадлал амир харагдчихэл байна л да. Хаяа жоохон гутраад ч юм уу жоохон гунхаад байхаар харагдаж байна. Одоо ингээд 8 сэлмийн хойныг охин уйлж байгаагаад яг ийм байдалтай байх гээд байна гэж хүзэр гаргаж байна. Гэхдээ хамгийн гол нь картын гол учир нь болохоор одоо энэ охин бол өөрөө босоод энэ сэлмийн хажуугаар өнгөрөө зүгээр алхах боломжтой байтал энэ охин бүр яг хойно нэрцэн уйлж байгаа харагдчихэл байна л да. Тэгэхээр энэ юу гэж хэлж ийнвэ гэхээр одоо та зүгээр л ингээд өөрөө босоод яваад энэ зүйлийг орхихоор асуудал шүү. Заавал энэ одоо асуудлыг өөртөө ингээд зүрхэндээ жоохон ойрхон байлгаад гуниглахаар асуудал биш шүү гэж гаргаж өгч байна. Тэгээд
энэ сарда аль болох гэр бүлийнхэнтэй ойрхон байгаарэ. Энэ одоо үе одоо иймэрх гээд байгаа сэтгэлийн гутралаас хамгийн гол нь ангирчхын тулд одоо зүгээр гэх юм уу давж гарахын тулд гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг завыг өнгөрүүлээрэ гэж гаргаж өгч байна л да. Таро дээр ч гэсэндээ гэр бүлийн карт, Oracle карт дээр ч гэсэндээ family гэдэг карт гарч ирсэн. Тийм болохоор одоо үе жоохон гунхаад байх үедээ гэрийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлээд одоо өөрийнхөө асуудлыг хэлээд ч юм уу эсвэл цагийг илүү сайхан өнгөрүүлээрэ гэж карт гаргаж өгч байна. Гэхдээ сэтгэл санаан дээр бол энэ сард нэг санаа зовоод ах зүйл одоо том зүйл бол алга. Ерөнхий энерги дээр болохоор та одоо ажил төрөлтөө илүү анхаарат явж байгаа мó л гэж гаргаж өгч байна. Тэгээд яг өмнөх нөгөө ажил карьерийн уншлах дээр хэлсэнчлэн сэтгэл болон бие махбодын ядаргаанд орох магадaltaй байна гэсэн шүү дээ. Магадгүй тэрнээсээ болоод одоо заавал ингэж одоо ачаалттай ажиллах ёстой мүү гэд үе жоохон готраад байх хандлагатай гарч ирж шүү. Гэхдээ энэ үеийг бол та одоо даваад гарахаар байна гэж гаргаж өгч байна. За одоо ингээ уншлах нь ингээ дуслаа. Одоо хувийн уншлыг авахыг хүсвэл Instagram-аар таро доогуур зураас хайр гэд байгаа. Тэгээ Facebook болохоор таро хайр хөтрийн мэрэг гэд байгаа шүү. За бичлэг үзсэнд маш их баярлалаа. За сайн байцгаана уу 20 дугаар бүлгийнхаа дараагийн бичлэгээр уулзтаа маш их баяртай байна. За одоо хамгийн эхлээд бол 6 дугаар сарын ажил төрөл санхүү ямар байх вэ гэд асуусан. За ингээ картуудаа мөн Oracle картуудаас татъя. Гэдэг. За энэ таро карт нь болохоор энэ 78 Stories Tarot гэдэг ийм карт ашигласан байгаа. За тэгээд Oracle картуудын хувьд бол энэ Tea Leaf гэдэг Fortune Cards гэдэг ийм карт ашигласан байгаа шүү. За 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоо ажил төрөл энэ 6 сард ямар байх вэ гэдээ асуулаа. За яг ерөнхий энергээр бол энэ сар бол та их одоо ажиллаад завгүй байхаар харагдчихээн. Олон зүйлийг амжуулаад одоо гэр бүлтэй болон ажил төрөлтөө юм цагаа зарцуулаад маш завгүй байх юм болов уу гэж гаргаж ирж байна. Тэгээ ажил дээрээ болохоор нэлийн стресстэй одоо төсөл нь яг одоо хүс санснаар явахгүй ч юм уу одоо жижигхэн зүйлстэй жоохон стресстэй байхаар харагдаж байна. Одоо шинэ Excel дээр ингээд одоо шинэ файл нэгээд юм хийж явах тэр нь одоо болохгүй ч юм уу нэг юм жижиг сажиг зүйлсүүдээс болоо жоохон стресс гээд байгаа юм шиг гаргаж ирж л байна л да. Мөн ингээд гэр орондоо ч гэсэндээ ингээд одоо хүүхдүүд чинь ингээд таны өгөнд орохгүй байх ч юм уу эсвэл одоо зүгээр л гэр оронд чинь ингээд таны үснээр байхгүй эсвэл ингээд хүний хийж байгаа жижигхэн үйлдэл жоохон ингээд нэрвт гээд байх хандлага гарч ирж байна гэж гаргаж өгч юм л да. Тэгтээ та одоо энэ ажил төрөлтөө одоо шинэ ажилд одоо аппликейшн өгсөн үү эсвэл шинэ бизнес хийх санаа байгаа юу ямартай ч гэсэндээ энэ ажил төрөл дээр бол та одоо шинэ эхлэлийг авчирна гэж гаргаж өгч байна. Тэгэхээр бол магадгүй одоо 9-6-гийн офис ажилтай хүмүүс байдаг бол одоо шинэ төсөл дээр ажиллах эсвэл шинэ ажилд орох ч юм уу эсвэл хувийн бизнес хийдэг хүмүүст бол одоо шинэ бизнесийн санаа гарах ч юм уу ямартай ч гэсэн нэг юм шинэ санаа шинэ эхлэл таны ажил төрөл дээр ирж байна гэж гаргаж байна. За тэгээд яг одоогоор магадгүй ажил төрөлтөө одоо зөв замдаа явж байгаа юу гэж бодож байгаа бол тийм ээ. Та одоо яг ингээд амжилтын одоо энэ замд явж шүү. Та одоо зөв замаараа явж байгаа гэж гаргаж өгч байна.
Тэгээд магадгүй энэ шинэ эхлэл нь таныг одоо маш өндөр албан тушаалд авчрах магадлал өндөр байна гэж гаргаж өгч байна. Position of authority гэдэг карт гарсан байна. Тэгээд мөн одоо таны энэ ажил төрөл дээр танд одоо ингээд үнэхээр ингээд тусч зөвлөж болох тийм хүн одоо гарч ирэхээр эсвэл тань зөвлөгөө өгөхөөр харагдаж байна. Энэ нь болохоор магадгүй таны ажил дээр бидээ дарах ч юм уу, эсвэл одоо ихтгэлт найз байж болно. Энэ хүн чинь танд одоо хэцүү үед эсвэл ажил төрөл дээр асуудалтай байгаа үед танд ингээд тусалж зөвлөхөөр тийм хүн байна гэж гаргаж байна. Тэгээд магадгүй ингээд энэ их ачаалттай ажилласаа болоод ч юм уу ажил амьдралынхаа балансыг алдсан байх магадлал амар өндөр байна л да. Тийм болохоор энийгээ одоо илүү их одоо зүгээр баланс хийх, одоо ажил амьдралын балансыг илүү их одоо сурах гэх юм уу, тийх хэрэгтэй шүү гэж гаргаж өгч байна. За тэгээд би одоо ажил төрөл санхүү дээр шинэ юм код гаргасан байгаа. Энэ нь болохоор өөртөө мөнгө дуудах, ажил карьертэй илүү амжилттай байх, амжилтыг дуудах юм код гаргасан. Энэ кодыг яаж гаргаж авсан бэ гэхээр таны одоо төрсөн он сар өдрөөрт суйрлууч боловсруулж гаргах юм код. Тэгээд энэ кодыг одоо хэрхэн ашиглах вэ? Хэрхэн энэгээр манифест хийх вэ? Аффирмац гаргах вэ? Тэгээд хэрхэн энэхүү кодыг амьдралтаа ашиглах вэ гэд зааварчилгааг танд одоо PDF файлаар одоо бэлдэж өгнө гэсэн. Хэрвээ энэ кодыг худалдаж авахыг хүсвэл манай Instagram хаяг болон Facebook пэйж рүү холбогдоорой. За дараагийн уншлага нь болохоор хайр дурлалын уншлага байгаа. Гэтэ энэ болохоор хостой юм уу? Ямарваа нэгэн хүнтэй харилцаа холбоотой хүмүүс зориулсан. Яг одоо сингл биш хүмүүст гэх юм уу? Картууд нь унж байна. За тэгээд 2 дугаар бүлгийг сонсон хүмүүсүүдийн хостой хүмүүсүүдийн хайр дурлалын амьдрал ямар байх вэ? Карт нь багтж байна уу? Тэгээд тэгж Oracle карт. Энэ уншлагатай болохоор би энэ The Final Rose Tarot гэдэг ийм карт ашигласан байгаа. Тэгээд Oracle карт нь болохоор The Romance Angels карт. Тэгээ нөгөө хар Oracle карт нь болохоор энэ Love Oracle cards гэдэг энэ карт ашигласан байгаа. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс хостой одоо хүмүүсүүд нь ерөнхийдөө бол одоо энэ харилцаа нэрээдүйд одоо гэр бүл болохоор харилцаа байна гэж гаргаж өгч байна. Магадгүй одоо таны нөхөр таны найз банд ч юм уу харилцаа холбоотой байгаа залуу эсвэл эмэгтэй хүн ирээдүйд одоо хоёр гэр бүл уулзч бие биентэй танилцахаар байна гэж гаргаж өгч байна. Таны одоо энэ харилцаатай байгаа хүн чинь магадгүй маш царайлаг, одоо эсрэг хүснүүдээ өөртөө маш их татаж чаддаг. Тэгээд ерөөхдөө амар харизма өндөртэй залуу байна гэж гаргаж өгч байна л доо. Та тэгээд энэ хүнийхээ талаар амар их бодож одоо daydream гэдэг одоо ингээд өдөр нэг ингээ хүний төсөөлж бодоол нэг бодолд автдаг да яг тийм байдалтай байгаа мó гэж гаргаж өгч байна.
Тэгээд тэрнээсээ болоо магадгүй энэ залууга жоохон харамлаад хардаад байх хандлагатай байна гэж гаргаж өгч байна. Тэгтээ хоёрын одоо ерөнхий энэ одоо харилцаа connection бол энэ 6 сард бол маш их бат бөх болохоор харагдчихэв. Тэгээ магадгүй ер нь бол энэ 6 сард танд одоо ингээд хамт сууя, ирээдүгээ төлөвлөе гэдэг нэг тиймэрхүү хандлагатай тантай бол энэ залуу хандхаар бол харагдчихэв. Тэгээд ганц одоо анхааруулж хэлэх зүйл болохоор энэ тань дээр болохоор codependency card гэж гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хүндээ жоохон хамааралтай болцсон болов одоо энэ хүнийгаа бодоод энэ хүнийгаа бодож төсөөлвөл одоо энэ хүндээ бүр хэтэрхий dependent болцсон байна гэж гаргаж өгч байна л доо. Тэгээд энэ Oracle card дээр хүртэлтэй chaser гэдэг жаахгүй тэр хүнийхээ араасгүйгээ тэр хүнийхээ гээд өөрийнхөө амьдралыг бас жоохон ингээ алдаад байгаа мó л гэж гаргаж өгч байна. Тэгээ мөн separation гэдэг карт гарсан байна. Тэгэхээр миний бодлоор энэ бол яг өмнөх харилцаа л бахын өмнөх харилцаанд байсан хүн таныг бодож санаад байгаа юм болов уу гэж гаргаж өгч байна. Тэрнээсээ энэ цартаа бол одоо харилцаатай байгаа хүнтэйгээ хоёрын харилцаа бол ингээд одоо өсөж дэвчгээр харагдаж байна. Хэрвээ гэр бүлтэй хүмүүс үзэж байгаа бол хоёрын харилцаа бол ингээд гэр бүлийн харилцаа бол одоо сайхан байна. Харилцаа холбоо баланстай сайхан байна. Гэтэ магадгүй та одоо нөхрөө жоохон хартах гад байх талтай ч юм уу, иршээлтэй авах гад байх, хитрхийх нөхөртөө ингээд автцсан байх болов уу гэж гаргаж өгч байна да. За энэ тостой хүмүүсийн хайр дурлалын юмшлага ингээд дуслаа. Одоо single хүмүүсүүдийнхийг үзье. За 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн single хүмүүсүүдийн харилцаа холбоо хайр дурлалын харилцаа ямар байх вэ? За энэ онцлогтой болохоор би энэ Teddy Tarot гэдэг ийм карт ашигласан байгаа шүү. Тэгээд Oracle карт нь Romance Angels. За 20 дугаар бүлгийг сонгосон одоо single хүмүүсүүдийн хайр дурлалын амьдрал энэ 6 сард ямар байх вэ гэсэн чинь та одоо шинээр хүнтэй танилцаж учирнаа гэж гаргаж өгч байна. Яг одоогийн энерги дээр болохоор ингээд шинэ хүнтэй танилцах болов, шинэ уучрал надад ирэх болов, миний хайр дурлалын амьдрал шинжилт ирэх болов гэд стресстэй бараа ингээд шинэ удаж чадахгүй байгаа шиг нэг жоохон сэтгэл түгшилтэй байгаа мó гэж харагдаж байна. Тэгээд одоо ирээдүйд яах вэ гэхэд жоохон одоо эргэлтсэн байгаа болов гэж гаргаж өгч байна л та. Тэгэхдээ одоо таныг гээд хүн бол гарч ирнэ. Тэгэхэд энэ харилцаа нь болохоор маш одоо өсөл дэвжилттэй байх юм болов гэж харагдаж байна. Гэтэ анх одоо та энэ хүнтэй танилцчаад бол энэ хүнийгээ жоохон тоохгүй байх магадлал амар өндөр байна л да. Тэр хүндээ ингээ боломж олохгүй ч юм уу яг өөрийнхөө зүйлсд анхаарад одоо өөрийнхөө ажил төрөлд анхаарад явж байна гэж гаргаж өгч байна. Тэгээ нэг Oracle карт дээр гаргаж өгч гарахаар trust гэд тэгжэл та энэ бүх процесс итгээрэй гэж гаргаж өгч байна. Таныг гээд хүн гараад ирэхэд битгий дэлгэхэд явуулаарай. Ядаж тэр хүнд ингээд боломж олгоорой гэж гаргаж байна. Яагаад бол энэ ингээд гэр бүлийн харилцаа болох магадлал амар өндөр байгаа байхгүй. Энэ картаар да ингээд хоёр баавгаа хоёр ингээд энэ хүүхдүүдтэйгээ ингээд явж байгаа ийм хөөрхөн карт гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаа одоо ирээдүйд ийм сайхан ад жаргалтай харилцаа болж хувирах болохоор битээ ингээд тэр хүнийгээ өөрөөсөө дэлгэхэд байгаарэ. Энэ бүх зүйлд итгээрэй гэж гаргаж өгч байна.
За одоо тэгэхээр хайр дурлалын уншлага ингээд дуслаа. Дараагийнх болохоор одоо энэ 6 сар таны сэтгэл санаа ямар байх вэ гэд. Oracle card. За энэ удаагийн уншлах дээрээ би Personal Visions-ийн карт ашигласан байгаа. Тэгээ Oracle card дээрээ болохоор Daily Guidance from Your Angels гэдэг энэ карт ашигласан байгаа шүү. За энэ сар таны сэтгэл санаа бол яг ерөнхий энерги дээр болохоор ер нь их дайжгүй сэтгэл хангалуун байна гэж гаргаж өгч байна. Нэг зүйлс дээр одоо жишээ нь ингээд танд магадгүй яагаад ч юм ингээд жоохон ганцаардсан мэдрэмж хаяадаа төрөхөд байна гэж гаргаж өгч байна л да. Энэ 6 сард хаяадаа жоохон ингээд ганцаараа л одоо энэ бүх зүйлийг хийгээд байгаа юм шиг ганцаараа л одоо ингээ амьдралын төлөө зүтгэхэд байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөхөд байна гэж гаргаж өгч юм л доо. Тэгээд тэрнээс олж хаяадаа жоохон гутгарах гад байх хандлага гарч ирж байна. Гэхдээ энэ үе бол та угаасаа энэ 6 сартаа даваад гарнаа. Энэ зүйлийг одоо та угаасаа ингээд өөрийнхөө сэтгэл санаас аваад хайнаа гэж гаргаж өгч байна. Тэгээ танд одоо маш их ихтгэл төрнө. Одоо сэтгэл санааны байдал ер нь бол маш ихээр дээрднэ гэж гарч ирж байна. Тэгээд хүзэр бол таныг одоо энэ сард гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлээрэй гэж гаргаж өгч байна. Таны одоо сэтгэл санааны юм байдалд угаасаа ингээ шинэ өөрчлөлт ирнэ. Өмнө нь магадгүй жоохон сэтгэлээр гутах гад байдаг байсан бол одоо тийм зүйл чинь өөрчлөгдөөд энэ нөхцөл байдлаа ташаал өөр өнцгөөс хардаг болно гэж гаргаж өгч байна. За жишээлбэл одоо ингээд магадгүй ингээл хаяа гуниглал ингээ явж хат одоо заавал дандаа л би ингэж гуниглаж явах юм одоо өөртөл би ингэж бараг гунигландаа ч юм уу нэг тиймэрхүү бодолтой байсан бол тэр зүйл чинь ингээд 360 ирэхэд ийм жижигхэн асуудалтай би ингэдэг байсан юм биш үү гэж бодох ч юм уу. Ямар тач гэсэн таны одоо ингээд үүссэн байгаа нөхцөл байдлаа та одоо энэ 6 сар шал өөр өнцгөөс хараад санаа зовох асуудал байгаа одоо биш байсан биш үү гэдэг тийм бодолтой болно гэж гаргаж өгч байна. Тэгээд нөө Oracle картууд дээр болохоор ингэж гаргаж өгч байна. What do you desire гэдэг яг юу хүсэж байна вэ? Та одоо амьдралдаа яг юу хүсэж байгаа юм бэ? Одоо илүү их мөнгөтэй болохыг хүсэж байгаа юм уу? Илүү одоо сайхан хайр дурлалтай очихыг хүсэж байгаа юм уу? Эсвэл одоо хувь хүний хөгжилтөөр та яаж хөгжмөр байна гэж юм уу? Яг юу хүсэж байгаа сайн бодоод магадгүй ингээд цаасан дээр бичээд би яг ийм юм хүсэж байгаа юм биш үү гэд тэрийг тодорхойлоорой гэж гаргаж өгч байна. За ямар ч тач ерөнхий одоо энерги дээр болохоор та ер нь бол одоо ахиц твшилтэй байна. Сэтгэл санааныхаа хувьд бол өмнө нь жоохон гутраад байдаг байсан бол тэр зүйлээ өөр өнцгөөс хараад ер нь ихтгэл найдвар тань маш ихээр ирнэ гэж гаргаж өгч байна. За тэгээд уншлага нь ингээд дуслаа. Хувийн уншлага авахыг хүсэж байгаа бол Instagram-аар тарot дугаар зугаас хайр гээд байгаа шүү. Тэгээд Facebook пэйж байгаа. Тэр нь болохоор тарот хайр хөтрийн мэрэг гээд байгаа шүү. За манай уншлагыг сонссонд маш их баярлалаа. За сайн байцгаана уу? 3 дугаар бүлгийнхаа дараагийн уншлагаараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За хамгийн эхний сэдв нь болохоор ажил төрөлхөд байгаа. За мөн би энэ жоохон доошоо тий. За тэгээд мөн би Oracle картууд
хөгжүүлж авсан байгаа. За 6 дугаар сарын ажил төрөл дээр ерхий нэрэг болохоор одоо ажлынхаа хамт олонтойгоо ер нь маш сайхан харилцаатай байна гэж гаргаж өгч юм л доо. Одоо ажлынханаараа одоо ажлынхантайгаа ив найртай цагийг сайхан өнгөрөөдөг. Ер нь ингээд бие биентэйгээ сайн ойлголцоод одоо ажлын уур амьсгал бол үнэхээр гоё байна гэж гаргаж өгч байна. Гэтэ та яг ажил тар дээрээ жоохон ажилтай сэтгэл хангалуун биш байгаа болов магадгүй энэ яг таны ингээд хүсдэг ажил биш ч юм уу эсвэл ингээд одоо та энэ ажилдаа нэг дуртай биш байх магадлал амар өндөр байна л да. Энэ ажилдаа нэг одоо яг зүрх сэтгэлээрээ ажиллаа хийдгүү ч юм уу нэг тиймэрхүү хандлага бол харагдчихэйна. Гэтэ яг ажлын хамт олон гэхээр бол та одоо энэ 6 сард бол ажлынхантайгаа илүү их цагийг өнгөрөөгөөд илүү их одоо хөгжүүлэлтөөр харагдчихээн. Тэгээд ер нь ингээ ажил дээрээ шин төсөл дээр ч юм уу эсвэл ингээд хоорой бизнес эрхэлдэг бол одоо шин санаа олох ч юм уу ямар ч тач гэсэндээ ажилтаа амар шамдаад ажиллаж байх юм болов уу гэж гаргаж өгч байна. За тэгээд та энэ ажлаас бол энэ 6 сард ямар ч тач гэсэндээ ингээд өндөр цалинтай ч юм уу эсвэл бонус авах ч юм уу эсвэл одоо юу гэдэг хуваарай бизнес эрхэлдэг бол ингээд одоо ашиг орлого маш сайжрахаар бол харагдчихээн. Тэгээд таныг бол ингээд илүү их цагийг хөгжилтэй фан өнгөрүүлээрэй гэж гаргаж өгч байна. Тэгээд энэ дээр болохоор ингэж гаргаж ирсэн. The Moon Card гэдэг Moon Card гаргаж өгөөд хамгийн гол нь одоо магадгүй ингэж бодож байгаа ахaltaа ингээд 9-6-гийн ажил хийх хүмүүс байвал одоо офисын ажил хийж байгаа хүмүүс байвал магадгүй одоо энэ миний ингээд дуртай ажил биш дээ. Эсвэл би энэ ажилдаа нэг сэтгэл хангалуун биш байдаг штэ. Энэ ажлаасаа гарах хэрэгтэй юу эсвэл байх хэрэгтэй гэх нэг тиймэрхүү эргэлзээ байгаа хаа. Тэгсэн чинь Oracle Card дээр болохоор энэ candle буюу юу би shown the way гэдэг таны замыг зааж өгөхөөр хүн танд зөвлөгөө өгнө гэж гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгэд Moon the Dark Man гэдэг ийм карт гарч ирсэн. Тэгэхээр магадгүй хар үстэй ч юм уу ийм хар үстэй хар өмсгтэй ийм одоо эрэгтэй хүн таны ажлын байран дээр ч юм уу ямар ч тач гэсэн танд ингээд ийм үнэтэй зөвлөгөө өгөхөөр харагдаж байна. Магадгүй одоо юу гэдэг энэ ажлаа тууштай хийх ч юм уу эсвэл энэ ажлаасаа гарч юм уу те ямар ч тач гэсэн таны одоо ажил карьерт одоо ер нь бол ингээд замыг чинь заахаар ийм хүн ингээд тань зөвлөгөө өгөхөөр байна. Энэ 6 сард гэж гаргаж өгч байна. Магадгүй та жоохон мөнгө санхүү дээр жоохон хайнга хандаад мөнгөө алдах гэж магадгүй байхаа. Тэн дээр болгоомжтойгаараа одоо мөнгө орж ирлээ гэд тэрийг шууд ингээд үрэх биш. Эсвэл одоо мөнгөө өөр газар одоо хөрөнгө оруулсан гэх мөнгөө алдах ч юм уу ямар ч тайчсантай мөнгөтэйгөө болгоомжтой харьцаараа энэ 6 сард мөнгөө жоохон алдах гээд байх магадлал байна шүү гэж гаргаж өгч шүү. За одоо ингээд ажил санхүүгийн уншлага дуслаа. Дараагийнх нь болохоор тийм энэ тарot карт нь болохоор 78 Stories Tarot Card гэдэг энэ картыг ашигласан байгаа. Тэгээд энэ Oracle карт нь болохоор Tea Leaf гэдэг Fortune Cards гэдэг байгаа. За дараагийнх нь болохоор хайр дурлалын уншлага байгаа.
За мөн Oracle карт батсан байгаа. За энэ Oracle картаа ийшээ тавьчих. За яг одоогоор бол хостой хүмүүс гэхээр яг одоо дөнгөж X-ээс салсан байгаа хүмүүсийг л гарч ирж байна да. Магадгүй 3 дугаар бүлгийг сонгосон зарим хүмүүс нь одоо X-ээс салсан ч юм уу, магадгүй хүүхдийнхээ ааваас салсан байгаа ч юм уу, эсвэл ингээд салаад удаж байгаа ч гэсэндээ сэтгэлд чинь ингээд яваад байдаг байж магадгүй хаа. X-тэй яг одоогоор жоохон ингээд үс сандсан. Одоо чи намайг амар их гомдоосон даа, энэ хүн ингээд гомдолтой гэмшдэг, ингээд намайг гомдоосондоо гэмшдэг болов уу, энэ яаж чадваа гэснээр жоохон уур хилэнтэй яваад байгаа харагдчихлаа л та. Тэгсэн мөртлөө тэр хүнийгээ хүлээгээд одоо энэ эмэгтэй ингээд цонхоор харсан байгаа шүү дээ. Тэр хүнийгээ жоохон хүлээгээд суугаад байгаа юм болов уу гэж гарч ирж байна. Тэгээд бас ингээд sunglasses гээд тэр хүнээ жоохон сток хийгээд харж тандаад байгаа мó гэж гаргаж өгч байна. Тэгтээ танд шинэ хайр дурлал ирнэ. Шинэ хүнтэй учирнаа. Одоо first date, first kiss гэх хоёр карт ингээ зэрэг гараад ирсэн. Тэгэхээр одоо 6 сард бол та шинэ хүнтэй танилцахаар байна. Тэгээд тэр хүнтэй гоё шинээр одоо анхны болцоонд яваад одоо анхны үнсэлтээ хийгээд ингээд одоо харилцаа гоё одоо явахаар харагдаж байна. Тэгээд магадгүй ингээд энэ хайр дурлалаас авч ирсэн шархнуудаасаа болоо жоохон шинэ хүнтэй байхаас айдаг болсон юм уу гэж гаргаж өгч байна. Яг бол Romance Oracle картыг It is safe for you to love гэд одоо зүрхээ нэгэрээ гэж гаргаж өгч байна л доо. Тэгэхээр одоо ингээд таны амьдралд ингээд шинээр одоо таны хайрлах гад одоо ирсэн байгаа хүнийгээ бити төлөхөд явуулчаарэ гэж гаргаж өгч байна. Бити одоо шинэ харилцаанд орохоос айгаарэ гэх юм уу. Тэгээд харин яг ингээд бас энэ Oracle карт дээр The Runner гэдээ гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд цухтаад идэг гэх юм уу. Ингээ хүнтэй ингээд одоо intimate байхаас амар айдаг. Тэгээд тэрнээс олж амар цухтаад идэг байна. Тэгэхээр одоо ингэж одоо шинэ уучрал ирэх байгаа байхад бити ингээд энэ хүний хөдөлгөө зүрх сэтгэлээ хаад агаарэ. Ингээд одоо энэ хүн сэтгэл зүрхээ нээх нь одоо аюултай биш шүү гэж гаргаж өгч байна. Тэгээд одоо энэ картан дээр байгаа шиг ийм одоо сайхан дурсамжуудыг өнгөрөөгөөд ийм гоё хос болох боломж байна гэж гаргаж өгч шүү. За энэ хэсгийн уншлага ингээд дуслаа. Одоо single хүмүүсүүдийнхээ уншлагыг хийцгээе. За single хүмүүсийн За энэ уншлагаараа болохоор би энэ Teddy Tarot ашиглаж байгаа. Тэгээд Oracle карт нь болохоор бас адилхан Romance Angels-ийн карт ашиглаж байгаа шүү. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоо single хүмүүсүүдийн хайр дурлалын амьдрал нь ямар байх вэ гэхээр за ерхэд өмнөх харилцаанаас болоод зүрх нь нэлээд шархалсан байгаа болов уу гэж гаргаж өгч байна. Three Swords, Ten of Swords хоёр бүр яг ингээ гараад ирсэн. Энээсээ болоо бараа би махбодороо хүртэл ингээд ядраанд ортол одоо энэ шахнаасаа болоо бүр ингээ ядраанд орсон юм шиг харагдчихлаа л та. Яг энэ сартаа бол та шинэ хүнтэй бол учрахааргүй харагдчихна. Аль болох өөрийнхөө амьдралд эзэн суугаад санхүү дээрээ анхаарад, ажил төрөл дээр анхаарад явж байхаар харагдчихна. Яг энэ шархаасаа болоод жоохон ингээд хайр дурлал дээр худал хуурмаг одоо бодол
бодолтой болцсон байгаа болов уу гэж харагдаж байна. Одоо жишээ нь бүх хүмүүс худал хуурамч шүү дээ гэдэг нэг тийм буруу бодолтой болцсон байна гэж гаргаж өгч байна. Тийм болохоор энэ дээр анхаарна гэж хүзэр хэлчихлээ л та. Энэ дээр болохоор forgiving and learning гэдэг яг одоо басан бүх зүйлээ уучлаад тавьж явуулаад тэрнээсээ сурах ёстой зүйлсдээ сураад яваарэ гэж гаргаж өгч байна. Тэг яг хэлэхэд бол энэ сартаа бол ганцаараа одоо байх юм болов уу гэж гаргаж ирж байна. The Hermit гэдээ гарч ирсэн. Яг одоо ерөнхий энерги дээр тийм болохоор аль болох одоо өнгөрсөн болсон зүйлсүүдээ ингээд уучлаад тэрнээсээ суралцаад яваарай л гэж гаргаж өгч шүү. За хайр дурлалын сэдэв ингээд дуслаа. Одоо сэтгэл санаа 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн сэтгэл санаа энэ 6 сард ямар байх вэ гэд үзнэ. Дахиад Swords гарч ирж байна да. За тэгээд энэ удаагийн уншлага дээр Prisma Visions картаараа сонгосон байгаа шүү. Тэгээд Oracle карт нь болохоор Daily Guidance from Your Angels гэдэг. За тэгээд энэ 3 сард бол таны энэ сэтгэл санаа бол одоо юу хэмдэ одоо хүртэл тэр шархнаасаа салж чадахгүй явах юм байна гэж гаргаж өгч. Энэ 6 сард бол таны өмнө нь авсан сэтгэлийн шархчин энэ сартаа хүртэл ингээл үргэлжлээд явахаар харагдаж байна. Яг одоо бүрэн эдгэрээгүй байх юм болов гэж хүзэр гаргаж өгч байна. Мөн энэ бүлгийг сонгосон хүмүүсүүд магадгүй гадаадд ажиллаж амьдардаг, сурдаг хүмүүс байх магадлал маш өндөр байна. Ажил карьертерээ доктортой болцсон ч юм уу, доктортой болох гээд хичээгээ явж байгаа. Тэгээд гэр орноо жоохон санаад байгаа юм болов нөө homesick болно гэдэг нь шүү дээ. Гэр орноо нэлээд их санах гээд байгаа харагдаж байна. Тэгээд тэрнээсээ болоод жоохон сэтгэл санаа готрох гээд байх магадлал амар өндөр байна. Уг нь бол ингээд гэр бүлээсээ одоо юу гэдэг одоо FaceTime-аар ч юм уу, видео коллоор илүү гэр бүлтэйгээ холбогдоод гэр бүлээсээ илүү их одоо сэтгэл санааны дэмжлэг аваарай гэж хүзэр гаргаж өгч илээ л да. Тэгээд тэрнээсээ болоод тэр нь бол нэлийн эм орох гээд өөрийгөө бусдаас тусаалах гээд байгаа юм шиг гаргаж өгч байна. Хүзэр танд юу хэлж байна вэ гэхээр ингээд өөртөө ингээ илүү зөөлөн хандаарай, өөрийгөө илүү ойлгоод одоо хүмүүс намайг ойлгохгүй байна гэд байхгүй эхлээд өөрийгөө сайн ойлгоод сэтгэл санаан дээр нэлээх их одоо ач холбогдол өгөөд аль болох сайхан эдгэх гээд яваарэ гэж гаргаж өгч юм л да. Тэгээд одоо хүмүүсүүдээ сайн ингээ зөвлөгөө аваарэ. Одоо итгэж болох хүмүүсүүдээс сайн зөвлөгөө аваад энэ одоо сэтгэлийн ямрал ч юм уу шархаасаа хурдан гараарэ гэж хүзэр гаргаж өгч шүү. За одоо ингээд уншлагын дуслаа. Хувийн уншлага авахыг хүсвэл Таро дагуу зураас хайр. Тэгээ Facebook пэйж болохоор Таро хайр хүзэн мэрэг гээд байгаа шүү. Тэгээд толбогдоорой. Тийм тэгээд бас би шинээр хайр дурлал дээр юм код гаргасан байгаа. Энэ код нь яадаг вэ гэхээр өөртөө шинэ хайр дурлах дутах код гээд тэгээд энэ кодыг яаж гаргаж авдаг вэ гэхээр таны төрсөн сар өдрөөс суйрлуулж боловсруулж гаргаж ирж байгаа. Тэгээд энэ кодороо яаж одоо аффирмац гаргах, манифест хийх, хэрхэн энэ кодыг амьдралтаа ашиглах вэ гэд одоо зааварчилгааг тань PDF файлаар бэлдэж өгнө гэсэн үг.
Энэ кодыг худалдаж авахыг хүсвэл одоо манай пэйж болон Facebook пэйж болон Instagram хуудас руу холбогдоорой. За энэхүү мэргийг сонссон маш их баярлалаа.